Анханасаа өнөр нь таалагдахгүй бол секс ярилцаанд ороод ирэхгүй гэж үздэг байхгүй. Тэгэхээр ер нь бол гоо сайхны одоо энэ үнэртэй усны цаатахыг жинхэнэ төрх уугийнх нь тэр үнэрийг бас олж үнэрлэх гэдэг чинь тэр хүнтэй ер нь урт хугацаанд амьдрах үгүй юу хүртэл анхны тэр суур болж болдгоо гэж үздэг байхгүй. Тэр энэ үнэр чухал. Үнэр айгүй чухал. Яагаад тэгэхээр 5 метрхүүгээр бид нар энэ сэрлээ өдөх процесст орно шүү дээ. Хамар айгүй чухал шүү дээ. 5 метрхүүг чинь нэг том чухал юм. Энийг 5 метрхүүг яг ингээл 20-20% гээл аваад үзэх юм бол 100% байж бид нар айгүй гой таашаал авна гэсэн үг шүү дээ. Хамрын ажиллагаа ч юм уу ороод ирвэл тэгэл юм чинь 80% ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Ер нь л одоо 5 метрхүүгээ зэрэг арилуулж харилцаанд орж сурах нь айгүй чухал. Тэгэхгүй одоо та ингээ бодлоо шүн ихэнх нь 11 цаг 12 цагуд бэлгийн харилцаанд орж байгаа заяа. Гэрэл нь удрахаа. Удраас харах уу? Нүд рүүгээ харахгүй. Тэгээ хоёр бинийг ойлгохтой үнэрлэхгүй. Сонсох юм байхгүй. Хүүхэд нь хажууд нь унтчихээд байна. Ээж аав нь нөгөө өрөө унтж байгаа. Дуурчлахгүй. Тэгээ одоо ингээ нөгөө 20-20 гэ хуваацсан юм ингээ бодохоор чинь 40-50% тэл секс харилцаанд орж байгаа. Тэгэхээр чинь нэг хэвэн уйдахтай гэдэг мөр орохгүй өөр яах юм. Тийм үстэй. Тийм учраас сард нэг удаа гэж байгаа байхгүй юу? Ядаж сард нэг удаа яг бэлгийн харилцаандаа цаг гаргах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Бүх юмаа cancelтэй. Зөвхөн та хоёр зориулсан цаг гэж байгаа байхгүй юу? Өөр хүмүүс байхсгүй, утас байхсгүй, тэгээ болж игэл гэрээсээ өөр орчин гэж байна. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байна.